оролцогчтой алуу алдсаар өгтө автсаа. Оролцогчдыг бүгдээрээ хаашаа. Оролцогч хайсгүй. За. Стара оролцогчд маань бид Оролцсон байна. Бүгдээрээ оролцогчтой оролцсон. Зягaalтай манай хоёр оролцогч маань гарч ирсэн байна. Тэгээд манай эмэгтэй маань гоё ихлээд өөрийгөө танилцуулаад эхлэе тийм ээ. За. За, арай минь намайг Бола гэдэг 33 настай одоогоор тэгээд 8 жил 34. тий. Тэгээд нэг компанид маркетингийн албаны дарга хийдэг. Вау. За, тэгээд фитнесийн спорт сонирхдог. Сүүлийн 2-3 жил тамирчин болоод харагдчихжээ. За, баярлалаа. Тэгэж хойш харцсан. Энд хойноос бол харагдаад байна гэж тийм амар тийм. За, окей. Манай залуу маань гоё өөрийгөө танилцуулъя тийм ээ. За, энэ өмнө энд байгаа бүх охтуудад энэ өдрийн мэндийг хүргье. Яа, Бацгүй чи бүгднийтэй мэдлээ шүү. Зах зээл нь ингээ бүгд байгаа тийм. Бас нэлээд яруу ус явж байгаа тийм. Юмыг ярьж мэдэх бүгднийтэй мэдлж их шахаа. За, тэгээ намайг Чингүү гэдгээ. За, тэгээ би бизнес эрхэлдэг. За, тэгээд сая бас фитнес гэдэг ирж байна. Бас фитнес сонирхдаг. Сая энэ жил улсын аврагсан байгаа. Вау. Яа, харин бол тоо юм байна. Бол аль аль нь фитнесээр хичээлдэг тийм ээ. Юм байна. За, манай эмэгтэй хүн тэгвэл өөрийгөө одоо яагаад сонгох ёстой вэ те? Одоо энэ залуу өөрийгөө яагаад сонгох ёстой вэ? Тэр гоё том шиг давуу тал хэлж төгөө. За, ямар ч юм одоо нэг хүмүүс хөвчлэн ковидоос хойш өөртөө аягүй ажилладаг болчиход байгаа шүү дээ. Ялангуяа манай уухийн. Тэгээд аягүй өөртөө ажиллаад өөрийгөө одоо бүтээж байгаа гэх юм уу? Одоо танихаас илүү бүтээж байгаа. Энэ хөгцөж явах доош байна. Дээш. Өөрийгөө уралж чинь тийм ээ. Дээж байгаа. Зөвхөн би физиологтор биш л дээ. Зүгээр яг потенциалын хувьд ч гэсэн ажил карьер дээр ч гэсэн ер нь бол баланслаад өөрийгөө аягүй сайн бүтээж байгаа. Тэгээд аягүй сайн өөрийгөө гэр эзэгтэй гэж боддог. Гэр эзэгтэй байх үз тийм юмтэй гэж боддог. Тэгээд Wi-Fi материал те. Тэгээд айгуусаа хоол хийдэг. Тэгээд эрэгтэй хүнийг хүндэлдэг эмэгтэй байхыг хичээдгээ. Тэр хүнийг ходоод орно. Тийм нэг тиймэрхүү юмнууд байна. За. Айгүй олон давуу тал шүү те. Энэ бол бас сонгоход бол хангалттай шалтгаан гэж бодож байна. За, манай залуу. За, миний хувьд бол би өөрөө тийм айгүй онцлол. Ер нь миний хэвэн байх дурггүй айгүй онцгой байх дуртай. Тэгээд хоёрдугаарт нь болохоор тийм тэгээд бас нэг эмгтэй ч нэг хүний эрэгтэй хүний тийм майнд идэр татагддаг шүү дээ тий. Тэгэхээр илүү бас ийм сэтгэлгээ талдаа бас их тийм онцгой мэдрэмжийг өөрт чинь өгөх байхаа гэж бодож байна. Вау. Сэтгэлээ талдаа онцгой мэдрэмж. Сэтгэлгээ талдаа онцгой мэдрэмж гэхээр яг юу юм бэ те? Нэг жишээ байвал те. Тий, ер нь яг хөө тэгэл амьдрал дээр зөвөн шийдвэрүүдийг гаргана л гэсэн үг. Вау. Зөвөн шийдэл хийсэн гэж. За. Тэгвэл та хоёр маань өнөөдөр те одоо яг энэ сингл бодлоод ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн сүүлийн ярилцаанд хизээ байсан бэ те? Яг яагаад дууссан бэ гэдгийг сонсъё тийм ээ. Гоё хов живтэй Хэрүүл уруу. Ягаад ийм хурцмал үе дээрээ ирчүү те? Юмыг яагаад ингэж яг салгаас хулгаж ингэж хийж байна те? Хамгийн сүүлийнх нь болохоор за сарын өмнө юм уу та. 49 хоног ч өнгөрөөгүй те. Тэгээд одоо ер нь дууссан. Ямар ч тийм харилцаа байхгүй. Ягаад дуусав те? Тэгээ юу болов те? Ер нь яг хайгаал явчлаа гал та. Хайгаал явчлаа. Ялцтай нэрнээ хайгаа яваад идэх шээстэй. За дахиад нэг нийс бол юм байна гэж. Одоогор бол олдоогүй байгаад байна. Тэгээ яг юм тохирсон юм soul mate олдоогүй байна тийм ээ? Зөв. Яг ямар эмхтэй хайгаад байна? Тийм ямар эмхтэй хайгаад байна? Бас нэг тийм өөрчлөгдөх дуртай. Тэгээ нөгөө одоо юуны хувьд гэх юм уу те? Амьдралын хэмнэл болон
Тэгээд одоо өөртөө тавьдаг шаардлагын хувьд одоо адилхан тий дандаа өсөж хөгжих тэмүүлэлтэй тийм хүн хайж. Тийм хүнийг ихнэрээр ажил тавна. Ийм өсөх сэтгэлгээтэй тий нэг юм өөрчлөгдөх, сайжрах тий дээшээ тэмүүлэлтэй. Зөв. Тий жоохон зарын шижтэй ярьчлаа уучлаарай. За баярлалаа. За. Манай эмэгтэйг хувьд. Хамгийн сүүлийн харилцаа гэсэн. Тийм микрофоноо жоохон ойрох ярий тийм ээ. За хамгийн сүүлийн харилцаа болохоор яг ингэ нөө аль биесны одоо сүүлийн үед их сонин харилцаанууд их болчиход байгаа шүү дээ. Тийм болохоор ер нь бол 4 жилийн өмнөөсөн. Оо. За тэгээ тэрнээс хойш нөгөө нэг юу гэж ясдаг лээ. Оны найз. Цагаан болов гэж бодгоо Situationship-тэй. Тийм тэрийг чинь би арай сүулт ойлгож байгаа байхгүй. За окей. Сүүлийн үед ийм гараад ирсэн юм байна. За тийж яхаар зүгээр өөр дээрээ төвлөрье. Тэгээд тренд бас арай ороогүй юм байна. Тэг жоохон бүр хэлчихлээ шүү дээ. Тэгээ өөрчлөсөн 4 ойлгосон. жилийн өмнө байсан. 4 жилийн Би харилцаа гэхээр арай өөрөөр ойлгосон л тоо. Тэгж ахсаг үгүй юм чи. Үгүй за үерхэл яг харилцаа чи ижилхэн шүү дээ. Ер нь бол тий. Та яг үерхсэн юм уу эсвэл сүүлийн 1 сарын юу вэ? Харилцаа гэх юм бол харин 4 жилийн өмнөөс. За. Тийм. Тэгвэл таны хувьд тусаарилцаа. Хосоолцоо юу? Тий. Сарын өмнө гэж. Сүүлийн сарын харилцаа чи юу байсан юм бэ гэж. Өөрөө ч мэдэхгүй явж тэр юу байсан юм бодоод. За бас 4 жилийн өмнөөс л Бас 4 жилийн өмнө битгаар X ах гэдэг. Үгүй секс ах. Йоо гэтээ тийм байвал эвгүй те ингээд тийм боолт аваад харсан чинь таньдаг эмэгтэй те. Тийм байх боломжгүй. Оо вау. Хийг яг 4 жил болж байгаа тийм. Окей. Ер нь бол тийм хоёрын хооронд зам зуурын харилцаа хэрэггүй яг гоё өөрийгөө хөгжүүлье гэж бодсон юм ба шүү дээ манай эмэгтэй тийм ээ. Яг бэлэн болох хүртлээр өөрийгөө хөгжүүлээ. Дараагийн харилцаа нь болохоор би өөрөө ч ойлгоогүй л дээ. Тэнгүүд яхаа нэг юм хүмүүс ч амар бонустэй юм бэлээ тэгэл. Окей. Бонус. Бонус. Бонус гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Одоо запас гэх юм уу? Бонус гэдэг нь жоохон дараглах гэж байсан. Юу юу. Тэгээд тэр чинь бас нэг талдаас бонус нөгөө талдаас запас. Ваучер тийм. Хөнгөлтийн карттай зөндөө байна. За ардаа би төлөвлөгөөтэй хүмүүс байгаадсан мэн тийм ээ. За. Манай төлөлт хоёр маань нэг нэгнээсээ өнөөдөр яг асуух асуулт байна уу тийм ээ? Яг одоо болцох байгаа юм чинь тийм ээ мэдхийг хүсэж байгаа асуулт байгаа. Би их асууж гоо. За. За одоо би тийдэг ингээл нөгөө 30 гарсан марс ингээд шоолоод идэг штэ. Оо тийм үү. Тэнгүүд би болохоор ингээд өөрийгөө амар гой насан дээрээ явж байгаа гэж боддог байхгүй юу? Тэнгүүд 30 гарахаар яг хүн болгон төлөвшд юм уу? Төлөвшсөн эр хүн эмэгтэй хүн гэж яг ямар үнийг хэлээд байгаа юм бэ гэж асууя. Шууд тодорхойлт хэлүүлж байна. За төлөвшсөн эр хүн гэхээр хариуцлагатай хандлагаа ойлгох зөвхөн хэлэх байх гэж бодож байна. Тэг хийж байгаа үйлдэл тий. Тэгээд тэр үйлдэлийнхаа үр дагавар тий. Тэр бүгдийг ойлгох зөвхөн. Баярлалаа. Авшгүй нэвтрүүлээ яг нэг байгаа бас. Амьстай үлдчих юм байна. Бид нэр хий юм бэ? Энэ таа ертөнцийн мөн чанар өнөөдөр хаашаа яваад байна? Хариулт нь дууссан уу сая тий? Дууссан. Дууссан уу? Манай эмэгтэй хариулт авч чадсан уу? Яг үгүй нэг ингэсгээл байгаа юм л та. За авсаа. Тэгээд тэгсгээл хариулчлаа тий сая бол тий. Тийм баярлалаа. Тэр өдний насан ч тэгсгээл болчихсон юм шүү тий. Ер нь амар ерөнхий байна уу тий? Манай эмэгтэй бас хэлж болно шүү нэрээ. Чи жоох ийм байх шүү. Тийм юм мэдмээр байсан юм а тийм авч чадсан гэж бодож байна. Тэг бид эд чинь нөө ийм болохоор л одоо хүртэл ганц би яваад байгаа ах л гэж бодсон. Йоо. Өндөр гарч асуу би нэгэ дүнслэх юм уу? Үгүй би бас өөрийгөө ч гэсэн оруулж байна. Тийм нөө үеэрээ ярьж байгаа хгүй юу? Ер нь бол жоохон эвлэрсэн байна те тэр дээр. 60-аараа ярьж байгаа хгүй юу? Тэр нь бол хамгийн одоо те өөрөө өөртөө амар голомтгой хүмүүс байгаа хгүй юу? Одоо тийм болоод өнөөдөр энэ сингл одоо байж байгаа гэж би бодож байгаа хгүй юу? Яг одоо өөртөө таарсан хүн таараагүй те. Шаардлагат нийцэхгүй байгаа гэсэн үг шүү дээ тийм. За. Манай залууд асуулт байна уу? Ихтэйгээс. За чиний хувьд нэг эрэгтэй хүн дээр тавьдаг ред
flag. Тий. Ямар red flag-тай залуу. Жишээл за ийм л бол биш гэ. Түрүүнийх миний ойлгосноор ямар ч нэгт нэг тэр ваучер юм шиг үлээ тий. Тий. За окей, амар ойлгомжтой асуулт байна. Одоо сүүлийн үед болохоор нэг юм охтууд ингэж байдаг хгүй red flag гингүүд IG дээр хэнийг дагж гин үү магж гин үү гэдэг дээр нь red flag зоогод идэг. Би болохоор би болохоор ингэ хүн юугаа дагна уу яана уу ерөөсөө нөгөөний сайхны өмнө харц буруугүй гэдэг шиг одоо энэ их гоё мэдээллийн урсгал харахаас хазахын заяа байх биш гэдэг шиг тэгээд л окей болж л дагаал байж ийн биз. Харин зүгээр яадаг вэ гэхээр нөгөө амар гоё ярьдаг болчиход байгаа сүүлийн үед бүгдээрээ амар гоё ингэн тэгэн гэл ярьдаг. Тэгтээ үрдүггүй юу тэгээ ядчил ингээд болцоо гоё төлөвлөж чадж гин үгүй юу гэдэг дээр шууд ингээд харагддаг л да. Болцоог гэж унтах гэдэг тийм. Ер нь бол яг тийм болчих шүү дээ нуулгүй хэлэхэд. Тийм учраас одоо гоё үнэхээр цаашаа ирээдүй харж байгаа бол тий гол юм дээр фокуслаад чи тий нэг юм ялахгүй юмнаас ямааны гарц гэдэг шиг нэг юм хачин юм дээр унчаад тийм байна. Яг гоё зүгээр яваач тий ярьсан шигэ байдаггүй л юм уу тий эсвэл нэг юм амар гоё бүгдээрээ ингээл подкастаар амар лаглаг юм ярьснаа амьдрал дээр тийм өөр хүмүүс тий би тэр шиг юм хамаагүй шахсна тий яг үннээр амар зөвлөгөө өгч ирсэн чинь дараа салаа шаваалаа тий шүү дээ тий энэ хосын жор гэдэг байна тэр бол хосын хор байсан шүү шахах тий дандаа орсон хүмүүс нь салдаг юм новшин нэвтрүүлэг тий бас тий бид хоёрын хол гайгүй гэх шахах тий энэ бол уусаа хосын хор гэдэг гэхдээ цаана жор байгаа байна. За манай залуугийн хувьд би хариулсан шүү дээ. Асуулт байна уу гэдэг. Асуулт асуусан. Дахиад байна уу? Дахиад тий ганцхан асуулт суугаад болоо биш шүү дээ тий. Ганц асуултын залуу юм шүү дээ. Йоо. За эрэгтэй хүн өндөр хэрж чухал вэ? Надад бол би угаасаа өөрөө амар жижиг юм хтэй. Тийм болохоор нэг амар заастаа надаас өндөр би хаардгүй зүгээр яг уу потенциалын өндрийг хардаг. Nice. Өндөр бол надад үнэхээр чухал биш. Тэгээд ялангуяа ингээ анзаарангууд манай ингээ намхан эрчүүд яадаг вэ гэхээр амар алаад байгаа хгүй уг нь. Гэхдээ өөртөө угаасаа өөр шанс авахгүй юм чинь. Алхаас өөр сонголт байхгүй шүү дээ. Намхан зааж бодож байсан. Гэхдээ үнэхээр сайн мондөг потенциалтай залуучууд байдаг. Гэхдээ за окей би ингээд намхан штэ ч гэдэг юм уу тэ мэдгүй тэгж бодсон юм шиг санагдаад үйлдэлээ хийхдээ ч гэсэн далаацтай хийх. Өөрийгөө шууд ингээ үгүй хийчихэд байдаг тийм. Хин ч хэлээгүй байхад тэ өөрийгөө бити үгүй тий. Дандаа намхан гэдэг үг сонссоор байгаад одоо яадаг ч мэдгүй тийм. Nice. Тэгээ одоо бидний ямар чиний намхан зүгээрээ гэлтэй нь штэ. Чи амьдрал дээр гоё потенциалтай залуу штэ нэг ямар ч Nice. Чамд баг бүх намхан хичүүд баярлж байгаа. Манай өөртөө тэлтэй байвал тийм гоё шүү дээ. Тэгэхгүй тэр өөртөө өөртөө итгэхгүй байгаад тэр үнд итгэж амжихгүй байхгүй тийм. Тэг ер нь бол яхаа намхан идэргээд байгаас яг үндэ метр 70 одоо 70 гаруйс дэше чи ер нь байжгүй шүү дээ. Яг үндэ ингээд боддоор харвал тийм ээ. Тэгэхээр манай эмэгтэйчүүд бас хит бас туушчихгүй тийм ээ метр 80 идэр гэхгүйгээр бас потенциалын бас харж байна. Өөрснийхөө үеийнхнийг бас бодох хэрэгтэй. Тэг юу идэж өслөө те бид нар ч. Тийм утгаар яриад байсан юм. Тэгвэл ер нь тийм биз дээ. Энэ нэг юулээ мас хэлээ. Тэг одоо нөө сүүлийн үеийн залуучууд бол бүр те 80-аас дээшээ бүгд байж болж байгаа. Окей. Тэг бидний үеийнхэн ч бас л жоохон зөв шүү дээ тийм. Яг 90 онд те нөгөө нэг амар үедтэй картын бараа гэдэг Йоо гайхалтай. Өссөн шүү. Аюу хой зөв бодтой. гоё чагаар зовлонгоо хуваалцсан. 90 онд чи гэж хэлсэн би хэлсэн. Би нөгөө нэг талхаа будаалгаа дээр нь Зарж тийм хэцүү амьдралтай бол бас хэцүү л дээ. Гайгүй бах те. За. чи картын бараа юм уу? Би ч хатмаар юм шиг. Чи сахар алдсан маа. Чи сахар юм уу? Би чамайг өөр дээр төрхмээр. За бай. Манай бай шүү. Зэрэг бай. Манай хоёр маань хэдэн X-тэй вэ те? За залуус эхэлчихье. Хэдэн X альбиасаар те? 3. Нэг охин бүр чи аль нэг юм хайш бэ?
хашаас тийм. Надад садна хоёрхан байсан юм уу? Тэгээ яг үнэндээ нэрээ ингээд 30 нэмэх бол яг бүр гайгүй байгаа байхгүй те эсрэгээр ингээд 3 мороо гэд те. Гэтэ үнэн биз дээ те. Яг үнэн. Үнэн. За манай эмэгтэйгийн хувьд Хоёр штэ. Одоо бас гэх юм. Эдний үеийн ийм гоё өөртөө хайртай. Нэрээ хоёр шүү. Хүн ихтэй яг өөрсгөл боогдсон. Аюу гэж тийм. Би яг бүр нэг гэж бодож илаа. Яг өөршөө бодоод нэг гэсэн чи бас арай өөр юм шүү. за окей. Тэгэхээр ер нь хэдлээ нэг энэ нэвтрүүлгээр те энэ дугааруудаар хэдлээ нэг л зүйл ойлгомжтой боллоо те. Яг ингээ 30-аас дээш 30-аас доош гэж байгаа юм байна те. 30-аас дээш нь ингээд яг үндэ 2 3 хүнтэй хөрх юм ингээ үргэлжсэн те. Тэр нэг юм хэцүү яг юм 2 3 хүн л байсан байгаа хгүй хөрх юм яг үндэ бодит амьдралтай те. Тэгсэн чи яг 30-аас доошоо бүр ингээ бүр назгаарцсан те бүр яг тийм байгаа юм байна гэдгийг ойлголоо. За. Сайн л шалгах гэдэг. Тийм. За тэгвэл яг хэдэн body countтэй юм бэ те энэ хугацаанд хэр их ажил амжуулав те. За эмэгтэй гэсэн. За эмэгтэй хэлчихв. За 4. 2x-тэй тэгээ 4. 2-2-ийн 4. За 3x-тэй байсан бол 9 гэж аахгүй те. За. Залуугийн хувьд 2 3 6. 2 300. 2 3-ийн 6 гинэ. За. Бас адилхан үржүүлээд байна тийм ээ. За 6 окей. Бас үнэн байх гэж найдаж байна тийм ээ. Би нэг дандаа ингэж хэлмээр санагдаж байгаа тийм. Үнэн байх гэж найдаж байна тийм. Үнэн л байгаасаа та хүүмийн. Тэгэл яг өөрсгөл бодно гэдэг шиг тийм. Нэрэ манай үеийнхэн нэг юм 21 2-тэй хүмүүс чи амар юм яриад байгаа шүү дээ тийм. Тэнгүүд хэлээ тэр шиг бодчих. Хоёлаа бүр хитрхи бас болон гартчих. Байж болно шүү дээ. 4-тэй хүн 6-тэй хүн байж болно шүү дээ тийм ээ. За. Окей. Тэгвэл яг одоо энэ хугацаанд дуртай байрлал олж амжсан уу тийм ээ? Амжиг баха. Нэр амжиг баха. Яаж? Дөрөв бодик амт яаж? Цөөхөн хүн ч гэсэн их хийсэн байж болох үстэй. Тийм та 20 идэж юу одоо тий ягаад эдрийг тодорхойлоод байгаа юм? За үгүй. Та өөрсдөө тодорхойлж чадахгүй байхгүй юу? Уусаа тодорхойлогдохооргүй хүмүүстэй танихгүй орчин баггүй. Юу ч гой тодорхойлоод өгөөчдгөө яг бидэд мэдгүй байж болно шүү дээ тий бас тий. Тийм. За байрлалаа олсон уу гэж аа? Юу вэ тодорхойлолт ярьжсэн. Тий. Өөрсдийнхөө үеийнхнийг нэг тодорхойлоод шээ. Тэр ихийг өгч юм. Тэр ихийг Тэр эрхийг өгч ийн гинэ. Таныг тодорхойлох эрхийг өгч байна. За баярлалаа. За. Их өгöd байгаа юм уу? Тий. За. Та нарт их амар даварцсан тийм. Би бүр их мэрх аваад за баярлалаа. За ер нь манай үеийнх нь болов шүү дээ. Яг ямар хүмүүсээ гүйлэн шүү дээ. Нэгдүгürt нь яг өөрсдийгөө нөгөө олцсон хүмүүс гэх юм да. Тэгээд нөгөө бүтээдэг хүмүүс гэхгүй. Хэн байхаа тэгээд бас ингээд нийгэмд яаж бие авч явахаа тий ямар байр суурьны төлөө явахаа тодорхойлоод тэрнийхээ төлөө ямар нэг алхам хийгээд бүтээж байгаа юм хүмүүс. Энэ зүгээр насных юм биш үү гэж аах тий. Яг үндэ одоо ч бид нар нөгөө нэг арай залуу байгаа учраас тэр тал руу арай орж амжаагүй байж магадгүй юм болов уу гэж зүгээр бодсон. Тийм таад маань бол угаасаа тийм шүү дээ. Ер нь бол тийм одоо бид нар бол бас тэр орчинд руу очих байх. Тэгэхээр тэр үед энэ нэвтрүүлгийг эргээд болсон. За окей тэгвэл нөгөө өмнөх асуулт руу оръё тийм ээ. Туртаа баярлалаа. За эмэгтэй хэсэглэж. Эмэгтэйгээс сая нөгөө нэг Body count эхэлсэн юм чинь та Яг ер нь бидний их юм бол хөвчлээ эмэгтэй хүмүүсээ дандаа ер нь ladies first гэдэг. тэтгэлтэй тий ladies first. Хүндэлжээл өөрөө хэлсэн дээр юм шиг шахах тий. Тий. тэр хүнчи тэр хүнчи нотоо барьж юу вэ? Хүнтэй өөр. Нэг байрлал хийсэн ч болно. Энэ нас юу л юм те тэгээд тий манай үеийн эмэгтэйчүүд нэг ингээд нэг жоохон ийм байгаад байгаа. Энэ юу гэсэн үг юм бэ? Хэлэх ёстой байгаад байна шүү дээ. Гүг тэгээгүй шүү. Нэг амар тийм байх. Алхах ёстой юм шиг байгаад байна. Өчтэй эмэгтэйг урдуур алхаад шүү. Тийм мессеж өгсөн юм. Би уг нь ингээд дараа нь хэлмээрээс аахгүй юу. За би хэлчихвээ л. За дуртай байрлалаа бүр хэлэх юм уу? Тий.
яг ийм байж Үдүүлсэн ч болно хэрвээ өсвөл те. Зүгээр хилчүүл амралтаа ганц байрлал те. За дуртай барилал болохоор ингээд ер нь босоогоос Босоогоос тийм араас тийм ихтэй маань ингээд нөгөө морины шатрын мор шиг ингээд нэг юм номраад тийм тэгээд ааха энэ үзүүлж байгаа шүү те. тийм хэлбэрт зогсоод Тэгээд араас нь. Вау, гайхалтай. Би өөрөө бэрс шиг хойноос нь ингээ очиж байгаа. Вау. Энэ хөлөгт тоглоомонд те бас эвгүй орж ирж байна шүү. Шатрын спортын хүртэл юм болгож болж штэ те. Бас Гэхдээ бас энэ цаг хугацаа явахаар бүр шатрын хүртэл юм секстэй холбогдлоо бүр хэцүү байсан байгаа байхгүй те. Тэгээ шатраа гаргасан энэ бас секстэй ойлцоо юм байна. Тэр чиг секс хүссэн байгаа байхгүй те. Юу юм хагас. За манай ихтэй. За миний хувьд бас Гүцэн хат шиг байж байгаа. би шатрын хүн шиг боовн дургуу. Бэрс за янз бүрийн тийм шатрын хүн мэдэрсэн байна. Нэг тийм юм бол ерөөсөө Зүгээр ингээ ичгүй. зүгээр яхаа бүх байрлалд дуртай. Тэгээ нөгөө хэдий ингээд body count нь өдий өндөр наснд жоохон байгаа ч гэсэн. Жоохон байх шиг байна те мэдгүй. Гэтэ наад миний хувьд бол амар их байхгүй. Тэгэнгүүт тэр чинь хугацаа нь урт ээж болно сте те. Тийм болно шүү дээ. Тийм. Хугацаа нь урт байж болно. Тэгээд бүх байрлал гоё штэ. Угаасаа нөгөө нэг тохирж ивэл дээрээ гоё. Гэхдээ би өөрөө нөгөө нэг дээр нь гараад цаашаа харцсан. дээр нь гараад Нүүрлүү нь харахгүй цаашаа хараад. Хармааргүй нөө царай мэй яах вэ? Өөрөө имэйл авъя гэж. Ооч боосон дээр юу царай байна. Яг би дээр чинь шатрын суугаа шатрын мань бай. Nice. Гэтэ яагаад өөдөөс нь хардггүй вэ? Тэр яг Солио штэ тэгэл бүгдээрээ л гоё гэсэн чинь. хамгийн гоё нь тэр. хамгийн гол харахгүй бах. Тэгээ харахгүй бах тийм байна. За. Гэтэ манай бас араасаа гоё харагддаг гэж магадгүй л те. Тийм байна. Бас тийм байж болно. Басаач гоё харагдана. Шичина хийхгүй ээ. Хасаад шүү. Би ч харуулна. Гайхалтай. Гэтэ хүн уусаа тэр чинь нөө таарч л байвал альж байрлал нь гоё байж болно шүү дээ. Тэгээ тухайн хүнээсээ ч гална шүү дээ, тий. За. Тэгвэл энэ хугацаанд тийм 3 дахь читгээд мэтгээд орсон тийм трисом хийж үзчихсэн үү, тийм ээ? Ер нь үзчихсэн үү? Хоёр маань. За эрэхтэй маань тий. За надаас эхэлье. За. Амар сор. Бас тэгтээ нэмэх 30 бас сургад юм байна өөрөө ирэхгүй. Тэгэд 3 дахь гэхээр ийм би саяхан эротик кино тоглосон. Вау. Миний гүлэг тий. Үгүй эмэгтэй хүн тоглохын миний мууж байгаа гэдэг байхгүй. Одоо эрэгтэй болчихгүй л одоо тий. Миний унаг. Миний шатрын морь. Миний морь гэдэг тий. За. Гоё байсан уу? Бас сонирхолтой байсан бах тий. Тэг сонирхолтой байсан. Тэгээ одоос яг Монголд яг нэг юм яг монгол хүн секс их бас хармаар байна шүү дээ. Ер нь Тийм айгүй ирчиг авцсан юм байна. Ер нь айгүй контентууд байгаа юм тий. Тэрний бас нэгэн төлөөлөл. Контент биш бүр уран сайхан кино. Оо, вау. Уран сайхнаар секстэн тийм ээ. Тий. сан техник чинь ашиг. 20К-гийн бүсгүй. Тийм амар контентууд гарцсан байлээ шүү нэрээ цаагарч тий. Тэгэхээр манай Монголын энэ контентууд амар дэлгэрч байгаа юм тий. Бас зах зээл бол ер нь уран сайхны кино аль төрлөөрөө бас тий. Тэр нь манай 30-нгууд те бас юм нээлттэй болж ирээд тэгэхгүй юм 20-тэй ч юм уу 24-тэй хүмүүс тийм кино тоглож чадчих бас яг эвгүй шүү дээ. Яг 30-тайгаа хүмүүсийг тийм болж ийн гэж бас гоё. 20-тод ичээд харамсаж байгаа хүмүүс байна шүү дээ тий 30 үрчээд. Одоо 30-тайтай юу харамсдаг тийм шүү дээ. Харамсангүй нас шүү дээ уус. Дураараа дүнжээд тийшээс чигнэс. За тэгвэл ийм ер нь дүрд орвол жишээлбэл ямар хуу дүрд орж Кино дээр ямар дүр бүтээсэн бэ? тий.
Юу? Тий. Юу гол дүр. Гол дүр. Вау. Тийм нөхөр. Ажилтаа хэлсэн гэдэг. Балтогийн жог шүү энэ. Тий. Осолд ороод нөгөө доош ингээ ажиллагааг болчдөг. Йоо. Тэгээд бүгдийг ингээд Тэгээд үзээрэй гэж. За. Гэтэ порно кинонд доошоо мдэггүй болсон дүр тоглох бол хэцүү. Тэг. Мдэггүй гэхдээ порноны гол дүр. Бани. Гэтэ өөрөө мэдрэх юм уу ер нь зэ? Орд нэг юм гэтэл уран сайхнаар те өөр ингээл яадаг те. Шатрын морь зэр олцсон те. Чи үнэхээр гоё залуу порно кинонд тоглох уу? Хингийн шээс чи гол дүр. Йоо ямар гоё юм. Доошоо мдэггүй. Баян байна. Тэ өөрхөн давсан юмыг бас үзэх бас гоё ихтэй дараад ч юм уу. Одоо бас тийм. Тэг ямар нэгэн тийм IPTV одоо жишээл юу шиг тэмдэг. Юу одоохон сайн нөгөө бичлэгийн саяхан дууссан байхгүй. Тэгээ одоо нөгөө юу яадаг монтажлж байгаа юм. Кино театраар гарах кино юу эсвэл Кино театр гарахгүй шууд нөгөө IPTV. IPTV за. Тэгвэл тийм одоо жишээл Univision-ийн нөгөө нэг Secret Room үү тийм рүү авах юм те. Лук TV дээр. сантехник чи орд те доошоо мдэггүй залуу. Тэгээд арс тийш орж үзэх юм биш манайхаа. Заавж байгаараа манайхан түр нэг юм хэлээ. Хэрвээ та насан туршидтын юм өөрт тохирсон шинэлэг юм контентийг хаанаас үзэхээ мэдэхгүй бол Univision IPTV дотор нууц өрөө гэж апп шинээр үүссэн байлээ. Тэгэхээр та хэд тэрийг ороод туршаад үзээрэй. Тэрэн дотор та бүхний мэдэх миний мууж байгаа сантехникчийн халамж 20К-гийн бүсгүн өдрөнтэй ийм гоё контентууд орсон байлээ. Тэгэхээр Монгол болон гадаад аль ч төрлийн контентууд бас байгаа. Тэгэхээр тань маань ороод үзээрэй. За мөн кино контент түрээслэхэд Univision төлбөрийн задаргаан дээр харагдах байсан тул та юунд ч битгий санаа зовоорой. Тэгээд за бүгд үргэлжлэл үзцгээе. За nice бас өөрийнхөө юмыг бүүстлээд авлаа хажуугаар нь те. Тэгээ манай эмэгтэйг жишээлбэл тийм залуу хэр санагддаг вэ те одоо тийм Одоо мэж болсон чинь кинон цацагдаад. тий одоо кино цэцэг кино тоглосон залуу. Порно кино тоглосон. Эмих 18. Тий эротик кинонд тоглосон те. Харин би сая тэгсэн чинь жоохон сонирн хэцүү л санагдчихлаа. Гэтэ доошоо мдэггүй тоглосон. Тэнгүүд бүр хэцүү санагдчих. Юу ч мэдрээгүй. Нэг гараачгүй ч юм болоо баг дээрээс те ингээд. Тэгэхээр ч үгүй яаж амьдрах юм бэ? Гэтэ амьдрал дээр бол мэдээтэй л те. Түр киноны дүр нь. Гэхдээ амьдрал дээрээ ч бас хэцүү. Мэдгүй ерөөсө төсөөлөхгүй байна тийм. Гэтэ гоё штэ. Кино бол кино штэ. Зүгээр кино бас байж болно. Яг манай эмэгтэй тэрийг зөвшөөрөхгүй ч байж болно. Яг үнэндээ те. Өөрийнх нь яг тийм одоо юмыг хүлэмжшүүлэхгүй байж болно шүү. Зөвшөөрөхгүй ч одоо бас хайш юм. Жохоо эвгүй байл гэж байгаа юм шүү дээ. Эндээ амар ихтэлтэй яриад байгаа нь жоохон тий нууж исэн бол тий дараа нэг юм харьцаа майрцаанд орсныхаа дараа би нэрийг тэгжсэн штэ гэж яриул бас тий өө тийм үү гэж болж штэ. Хань гоё юм шиг шууд эхнээсээ үнэн хэлээ. Гараад ирэнгүүт тий эхнээсээ үнэн хэлээ гоё шудраг гоё байсан. Тэрнээс нэг юм нуугаад зоригтой байна тий. Яг гоё оноогүй тий заа. Яг ийм 30 нэмэх хүмүүс яг ойлгомжтой. Тэгээ бүр яг энэ хүний юу байх нь ойлгоцсон өмнөөс тэгээ гоё байна тэгээд зүгээр вэ штэ гээ тэгээ бүр ингээд нэг юм яриаг нь ойлгоо тий. Яг эмэгтэйчүүд бүр ийм айхтар болцсон байгаа байхгүй тий. Угаасаа өөрсдөөс нь асуудал байна. Бас байгаа юм тий бас. За тэгвэл таад маань яг мөрөөдлийн болцоо гэвэл яг ямар хөө болцоо төсөөлдөг вэ тий? Манай эмэгтэй жишээлбэл ямар болцоо байвал илүү гоё гэж боддог вэ? Ямар хөө болцоо байвал? Би сүүлийн яг бодоод байгаа тэгээд зүгээр нэг нэгэндээ яг сэтгэлтэй байж ш тэр мөрөөдлийн болцоо гард юм болов уу? Яг хоо тий. За тий. Тэнгүүдээ цаашаа явах юм бол зүгээр маш сайн төлөвлөсөн тэгээд илүү детальны тийм ээ. Деталь маяа гэдэг. мөрөөдлийн болцоо. Одоо жишээлбэл онгоцноос шүхрээр үсэрдэг ч гэдэг юм уу тий? Ямар ч үж болно шүү дээ. Нохоо чарга марах гэдэг. Нохоо чарга дэрэж нохоо чарга. Гүгэн за окей за. Нэг юм юу юм болов? Зүр нэг юм байгаль ямар ч нэг юм агүй гой байгаль нэг юм амар тайван нэг юм ямар ч санаа зовох зүйлгүйгээр яг ингээл янз бүрийн одоо нэг юм сошиал орчин байхгүй ч юм уу? Яг нэг Бид өөрөө ямар ч хүн байхгүй тий. 5 км байхгүй. Үцэхгүй ч юм уу. Тэгээд нөгөө нэг рил хийхдээ ингэж мингээтэй рил хийж. Яг яа. Гэж ирүүлж юм. Хоёр надад
Тэгээ яг гоо өөрсдөө байх мөчтэй илүү сатаарл Тийм байхгүй. нөгөө мэдрэмжээ нуухгүй нэгнтэйгээ гоё хамтдаа байх. Тийм л болцоо юм болов. Nice. За манай залуугийн хувьд ямар болцоо байвал илүү. За миний хувьд болохоор Парист болцвол амар гоё гэж бодож байна. Парис хоёлоо болцсон. Тийм. Яг тэгвэл орчин аюул нөлөөлнө. Тэгээд тийм онцгой гоё. Тэгээ өөрөө тийм айгуу тийм цаанаасаа тийм бүх зүйл нь романтик болохоор ингээд тэрийг бүрдүүлэх гэжсэнээс тийм газар нь очиод тэгээд хамт болцсон. Тийм залхуу шаас те бүрдүүлэх чийснээс ер нь Парист нь очиж шаач ёо. Тэ ер нь тэр наав юм байна. Окей гоо. Тэгтээ яг нэг заавал Парис бишээр тэг өөрөө тийм гоё мэдрэмжийг өгвөл амар. Одоо жишээлбэл Ягаад Парист бичлэхгүй? яг байж болно л доо. За илүү зүгээр Монголд байвал Гэхдээ Парис явахгүй гэдэг үү? Шингээний виз гарахгүй байна гэх те. Тэгээ энэ бүх юм чи гоё юм хөрсөн дээр байх хэрэгтэй. Тэгвэл Дубай визгүй. Яаж хийж байгаа Тэгвэл биш ээ ягаад бичлэхгүй гэж тийм. яг хоо 7 хоног ягаад явчихад ирчихсэн бэ? болно. Шал өөр одоо. Та үгүй нэмэхгүй чи юу санхүүгийн үед бас эрхчлөөтэй байж болно шүү. Бас тийм те. Асгаж бас ирчихлээтэй байж болгоо. Яг байж болно. Тэг асуудалгүй одоо боо явж болно. Зүгээр Монголд одоо тийм зүгээр нэг өдөр одоо та хоёр шууд яг одоо гараад хийвэл жишээлбэл юу байх вэ те? Яг одоо гаруулаа. Тийм. За тэрэлжлэг биш. Тийм уусаа 30 таад тэрж яваад аа гэж. Санхүүгийн хвчлэг төрчид тэрж яваад амар гак гэстэй. Тэгвэл яг түрүү хэлдэг шиг нөгөө гоё тийм хөдөө те. Тийм байгаль бас гоё юм байна. Гэхдээ нэг хүмүүс нэг мэддэггүй тийм газар. Нууц газар те. Гоё. Зөвхөн та хоёрын л мэддэг те. Тий анх удаа ингээ очиж байгаа ч юм уу те. Онгон тагшин газар те. Яг гоо шинээр нээж олоод юм төсөөлшгүй болцоо гэсэн үг шүү дээ те. Гоё шүү дээ. Хүн байхгүй. Тийм. Фейлсэн ч болно шүү дээ. Тийм фейлсэн ч гоё бас тусламжтай хамтдаа асуудлаа шийдэл. Тийм. Nice. За та хоёр өөр нэгнээсээ асуухыг хүсэж байгаа асуулт байна уу те? Мэдхийг хүсэж байгаа. Жишээлбэл 5 жилийн дараа өөрийгөө яаж төлөвлөж гин ч гэдэг юм уу? Эсвэл гэр болоход бэлэн байгаа юу ч гэдэг юм уу те? За тэгвэл хоёр гоё яг 30 та юм чи юу яа чи нэгнийхээ өөртөө өөрийнхөө сул талыг гоё хэлээ. Тийм сул талтай. Яг миний сул тал ийм ээ гэд. Бас чухал шүү дээ тий. Сул талыг мэдээд сул талтай ч бас ингээд байж болж байгаа гоё шүү. Тэгэхээр сул талтай. За миний сул тал болохоор олон төрлийн ажил хийдэг. Сул тал. Тий. Тэгээд олон нийттэй харьцдаг. Сул тал. Тэгэхээр тэр сул тал яа тэгвэл баг зэргийн жоохон завгүй ээж магадгүй те. Чи миний давуу тал гэж. Олон нийттэй харьцдаг болохоор бас нөгөө хүн маань хэрвээ өөрөө бас те тийм олон нийттэй харьцдаг тийм нийтлэг паблик хүн дургүй байвал бас сул тал болоо явж магадгүй шүү дээ. Ер нь ийм интроверт байвал те бас тэр экстра хүн бас таарахгүй гэж магадгүй шүү. Магадгүй тэр өнцгөөс. Өөр сул тал байхгүй. Өөр байхгүй. Тэгээ бас завгүй юу? Ер нь хэр зав одоо эмэгтэй хүнд ихнэртэй гаргах цаг одоо шид хэр байх уу те? Тийм нэг тийм завтай биш. Яг үгтэй ихнэртэй бодол зав гаргана тийм ээ? Гаргана. Одоо жишээлбэл ихнэртэй болвол тэр эмэгтэй хүнийг юм догдлуулах одоо жишээлбэл одоо мэдрэмж тийм үйлдэл байна юу вэ те? Парис биш Дубай биш. Жишээлбэл би одоо чамайг өдөр болгон гоё инээлгэнэ аз жаргалтай хаалцна тийм. Ер нь бол айгүй инээлгэж чадна. Тэгээд бас гоё тийм өрмөс гоё болцоонуудыг хамтдаа хийж болно. За баярлалаа бүгдээ анхаарчаарай. Манай эмэгтэй эрэгтэй хүнээс яг юу хүсдэг вэ ч юм уу те? Ямар эрэгтэй хүнтэй суухыг хүсдэг вэ? Би нэг юм өсдгөө штэ гэдэг үлдэн. Босдог бол. Яг би энэ нүуник ийшээ орж ирж суухаасаа өмнө нүуник авих мэдрэмжээ нуудгүй хүн гэж авих бодож исэн баггүй юу? Тэгсэн чинь бас хит мэдрэмжээ нуухгүй ах чинь бас буруу байна л гэж бодлоо. Тийм юмд чинь бас нэг фильтр хэрэгтэй юм байна да гэж бодлоо. Тийм би хаана авч явах
хинтээ юу ярих уу, хиний хажууд юу ярих уу гэдэг бас. Гэтэ энэ манай шоуг шүүмжлээд байгаа биш үү? Гүү шүү. Энэ заяа чи юу яриад байгаа шавьсан араас нь шүү. Эрэгтэй хүнээс тийм юм ин хардсан бэ шүү гэдгийг өөрийгөө сайн яг үсэ. Тийм Тэг яг нүдний болттой байхдаа илүү бас те энийг Тийм, яг арай өөр тэр мэдрэмжээр те сонсоод тийм яг ингэ шүүж байгаа байхгүй. хүн нүдэндээ итгэхгүй зөвхөн чихэндээ итгэж байгаа болохоор тийм ээ ухамсартай те. Тэгж юм. Ер нь эрэгтэй хүний жишээлбэл ямархуу одоо гадна төрхөөс нь жишээл ямархуу залуу байгаасаа гэж хүсдэг бай. Мэдээж хүн чинь анхны харцаар хараад царай бие хаа тэгэл яг тэдрэнд таалагдах ёстой. Тэгээ цаашаа хараа яг нөгөө түрүү яриадсан потенциал байна уу, сэтгэл зүрх байна уу, яг тэдрэн мэдрэмж нь ч юм уу гарч ирэх ёстой хаа. Түүнээс л шууд хараалуу би ямар ч хамаагүй царай харахгүй гэж хэлж бодлоо ярьж чадахгүй. Тийм тэгвэл царай нь жишээлбэл харна. нүд мүд нь ямар байх хэвтэй вэ? Нэг тийм юм байдаг шүү дээ. Би болохоор яг үнийг л яг би тийм гой царайлаг биш а. Гэхдээ яг нэг юм бүх юм нэг юм зөв төрхтэй гэж боддог. Нэг юм хүүхэд маань гараад царайлаг хүүхэд гараасай л гэж боддог. Нөхөр бол хамаагүй тий. Хамаатай штэ тийч хамаатай гэсэн үг шүү дээ. Хүүхэд маань хөөрхөн гарна штэ. Тийм учраас тийм. Тэгэхээр бүр 94-өө ер нь харцсан тийм ээ хүүхэд. Тийм болохоор тэгэл нэг юм янз бүрийн харилцаа үүсэхгүй ингэж ажиллаа гэж явдаг гэх юм уу? Тийм байна. Тийм байна. За манай залуу тэгвэл эмэгтэй хүнийг яг жишээл ямархуу одоо гадаад үзмжийн хувьд физикал байдлаас анх харахад яг юу гэн чухалчилдаг бай тээ. За нэгдүгürt нь аюу гой цэвэрхэн байгаасай. Тий. Цэвэрхэн тий манай нэвтрүүлс ер нь цэвэрхэн хүмүүс авдаг шүү. Тэгээд л одоо аюу фильтртэй. Тэгээд бас аюу гой бие авч явдаг те. Гой биений гой галбиртай. Галбир тэрос 10. Тагчаатай. Тийм байгаасай гэж боддог. Галбир чек тий. Галбир бол өстой гоё юм өстой галбир. Галбирчуултын тайгаа гэдэг үг шиг л байсан. Тий манай эмэгтэйгийн ер нь тийм хобби ч юм уу тийм юм юу байгаа вэ те? Яг юм гоё. Энэ хобби чинь гэдэг нэг юм үе үеэрээ өөрчлөгдсөн юм шиг санагдаж надад зүгээр. Ер нь л би нөгөө багасаа нэг юм спортын хоббид байсан. Тэгээд бейсбол тоглох дуртай. Оо вау. Тэгээд бүр хаяа нэг усан зэлэх дуртай. Гэхдээ байнг биш. Тийм л байна да. Бейсбол тоглох айгуу дуртай. Тэгээд нэг юм хоол хийх айгуу дуртай. Ерөөсө байнг хоол хийж нэг юм эмэгтэйлэг энергиэс сэргээдэг гэх юм уу? Оо тийм үү. Вау. Энэ бүр фэн үү шүү дээ. Вау. За тэгэхээр манай Тэгвэл залуу од юм шүү манай. тийм байна. Ер нь нөгөө тийм байна. За би юу хэлэх юм мэдгүй байлаа шүү. За одоо краш хийж. Тий одоо крашийг нь сонсъё. Манай залуугаас эхлэе. За миний эмэгтэй краш уу? За миний эмэгтэй краш болохоор солонгос эмэгтэй байт юм аа. Бас фитнесий. Тэгж аюу гоё бас тэврэлүүд хийдэг. Тийм эмэгтэй. Нэрийг нь болохоор мэдэхгүй байна. Мэдээ таад маань мэдсэн ч тэгээд нэг тийм ач холбогдолтой байна шүү дээ. За. Окей. Манай эмэгтэйг өгд. Надад ерөөсөө насан туршид минь анх удлаа л одоо ямар ч нэг ганцхан краш байгаа Стефен Curry гэдэг. Өөр бас байхгүй. Тэгээд стилийн зураг байс тээ. Хоостаа би зүгээр харц юм ааштай. Гэж жоо юм нүд гүчээд тийм юм биш. Хальт явахтан сабитэй санаанд барчлаа. Стефтэй нэг өдрийг өнгөрөөл юу их вэ? Би зүгээр харахад юм бол зүгээр яг хашгирал өрлөөл уйлах хахаал гэж үздэг. Эрүүлхийг хүн чи гайх штий. Тэгээ ямар ч нэг юм зодог тайлгаас өмнө нэг очиод харчих гэсэн даа л гэсэн мөрөөдөлтэй гэх юм уу тий. Оо вау. Гайхалтай. Nice. Ямар гоё юм бэ те. Би бас Стефен ер нь фэн. Хоёлаа Цааш суугаад түрүү юм. Стефен фэн гэснээр зүгээр тэгээ яриад авчдаг нэс те. За өөр таад маань бас нэгнээс асуух асуулт байна уу те байхгүй хэдлээ бас ихний шийдвэр гаргах юм руу явъя тийм ээ. Тэгээ одоо шууд шийдвэр гаргах байх гэж юм те. Яг асуулт байвал байхгүй бол гэсэн үг тийм. Шийдвэртэй асуулт байж болно тийм. Тэгээ одоо төвөрч үзэн бас тийм ээ байгаа. Ер нь бол байгаа. Та хэд маань за нэг асуулт сүүлийн нэг асуулт. Миний хувьд сүүл. Би нэг асуулт асууж байгаа. Ямар юм бэ? Уучлаарай ингэж асуучлах юм бол түрүү нөгөө
рил тийм шиг үнтэй. Тэгэхээр яг ямар рил хийдэг вэ? Тэгээ нууц биш Instagram дээр хитэн дагчтай вэ? Би нэг тийм олон дагч байхгүй. Зүгээр л сая түрүү жилийн яг 12 сараас эхлээл зүгээр өөрийнхөө эздэг хоолнуудаар гэртээ рил хийгээл хэлсэн. Тэгээд Эрүүл хооллох тий. 14 гаруй мянган дагч байгаа мó? Тийм. Нэг олон биш. 14 мянга л байгаа баг. Нэг 14 мянган хүн байдаг юм уу? Одоо яг жил болох чинь тийм рил хийгээд жил болох чинь. Nice. Гайхалтай. Бас тууштай тий. Энд чинь бас олон дагагч өсөн гэдэг чинь бас тууштай байдлын үр дүн шүү дээ тий. Ер нь бол тийм. За. Та хоёр маань ер нь юм шин зүйл хэр туршдаг вэ тий? Ер нь шин зүйл баг дуршдаг. Одоо сая би пенсийн тэмцээнд орсон гэсэн шүү дээ. тий. Тэгээ дуусчаад одоо би бассейны тэмцээнд бэлтэж байгаа. Тэгээ энэ 2 сард Дубай дэлхийн аврагт орох гэж байгаа бассейн. Oh wow. Nice. Сэлэлтийн усан сэлэлтийн тэмцээн тийм үү? Усан сэлэлт. Nice. Эмэгтэйг хувьд Юу гэсэн бэ? шин зүйл хэр туршдаг вэ тий? Мэдгүй одоо зүгээр л сайхан амар 50 л амьдрмаар нэг амар шин зүйл бүл туршаад байгаа. Ядарч байна. Асаа шиг юм. Тэгээд одоо тэгэл За. сайхан сэтгэлийн амар хайртай. Гэлмаа болоо шиг. Сэтгэлийн амар. Очоод тийм бясалгал хийцэн тий. Амри фит гэлмаа тий. Шатрын мөр шиг гэдэг шиг. Фит гэлмаа. Гэлмаа тоглолоос фит гэж. За тэгвэл ер нь хосын харилцаанд тэгвэл шин юм хэр туршдаг вэ? Яг хосын харилцаа тий. Одоо орондооч гэдэг юм уу тий? Шин юм хэр туршдаг вэ? За ер нь бол туршин шүү дээ. Ер нь шин юмд айгуу дуртай. Аха. Тийм учраас жоохон ингээ байж байгаа дүүцэх гэдэг учраас ер нь шин юм туршдаг. Би тэгтээ жоохон буруу яриад байгаа шиг. Бороо жоохон бороо юм шиг амнаас аваад байсан жаа. За. Ер нь бол Уйдах гэдэг гэдгсэн шүү дээ. Тэр нэг хинээс вэ? За юу юм бэ? Нэг ингээ байгаа байдалтай ингээ байгаад тахаар хөгжих дуртай гэх юм уу те байгаад тахаар жоохон тийм секс дээр хүртэл байж болно. вау. Тэгэхээр ер нь бол Гэхдээ яагаад ингээд уйдах нь тийм мөө гэж тийм биз дээ те? яг зүгээр уйдна гэдэг нь ингэж сонсогдоод байгаа байхгүй юу? Хүстэй хурдаас уйдж байгаа юм болоо сонсогдоод байгаа. Өнцгөөс сонсогдож байгаа байхгүй сая. Тэгэхээр нөгөө эсрэг хүүст одоо хажуу сууж байгаа эмэгтэйд бас жоохон эвгүй мэдрэмж төржиж магадгүй. Яг тийм уйдна гэхэр чинь нөгөө Тэр талаасаа биш шүү. Хосын харилцаанд дээр л гээд байгаа. Тэр талаасаа биш. яг гоо шин юмнуудыг Хосын харилцааг болохоор шийдвэр гэж боддог байхгүй. Тэгэхээр хүн чинь нөгөө шийдвэр гаргацсан учраас шийдвэртэй хандлага нь шийдвэртэй үнэнч бай. Тий өөр байна шүү дээ. Тэр бол нөгөө мэдрэмж биш илүү одоо бидний насан дээр юм шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Тий. За ер нь бол байрлалыг бол байн солино тийм ээ жоохон уудаад ирэхээр солино өөрчлөн тийм ер нь шинэ одоо жишээлбэл тэ нөгөө нэг секс шоп дээр орж ирсэн үү эсвэл тиймэрхүү шинэ юм гав мавч юм уу тийм юм туршиж ирсэн үү одоо нүдний болтч гэдэг юм уу те тиймэрхүү юм туршиж ирсэн үү дүр мөрд ордог ч юм уу те За яг би болохоор яг турших юмнуудаа зөндөө туршиж ирсэн. Тийм тэгээд угаасаа мэдрэмж бол хамгийн чухал. Ерөөсөө л мэдрэмж. Тийм тэгээд угаасаа идэвхтэй санаачлагтай байж иж хосын ярилцаанд бол угаасаа энэ ч бүр номер 1 зүйл гэж боддог. Тэгээд одоо таарахгүй бол эртний шууд болцсон дээр. вау Зүгээр яг тэгж бодсон. Тэгээд тийм секс тарахгүй болчихсон гэж шүү дээ те аль нэгнийгаа зоогоолын худлаа хүлээлт үүсгэж байгаа. бодлоо жүжиглээл те болоод байгаа юм шиг те болохгүй бол болоод шууд тэгээд уус таарахгүй бол цаашдаа бас хичээгээд таарахгүй байж магадгүй. Тийм болохоор. таарахгүй гэдэг нь одоо жишээлбэл ямар талаараа вэ те ер нь Багтахгүй байх уу? ёо Гүйгүй нэг юм хүн болгоны мэдрэмж өөр байгаа шүү дээ. Тийм тэгэхээр нэг юм одоо түрүүний за өмнөх хүмүүс дээр гэж хэлж байна. Нэг юм жоохон хардкор байна гингүүт нөгөөх нь жоохон юм зөөлөн байна ч гэдэг юм уу те. Тэгмүүд юм миний хувьд болохоор юм хаяа жоохон ширүүн хаяа зөөлөн байгаа л ч юм уу яг тиймэрхүү байвал. донжийн тааруулаа те Тийм яг тэгэл бас ажил амьдралаа баланслаад яг тэгэж л байвал зүгээр. Тийм. ер нь хэмжээ чухал уу скил чухал уу Үгүй залуугаас асуух гэж байхгүй шүү дээ. тий өөр. Би одоо хэмжээл чухалтай.
Ер нь миний хувьд хэмжээл байдаг. Залуугаас хэмжээ юм гэсэн шатаа. Ийм кейсийг анх удаа тохиолдож байна үү те. Залуу нь скил гэж шууд яг хэмжээгүй юм шиг санагдах те яг. Өөрийгөө дүгнсэн шааж явах гэдэг. Би ярьж би хэмжээл өрн чухал байдаг даа. Гэхдээ нэрээ хэмжээж чухал юм уу? За манай эмэгтэй арилчих уу? Дараа эмэгтэй арилчих. Баяр. За. Гэхдээ амар хөвгчлөлтэй байна. За. Манай эмэгтэй маань. За Би хариулъя. Би нэг сая хариулж хашаа. 32 саналах шин. 32 баа нэг юм байна. Нэг баа, хоёр баа, гурван баа. за би гэнэ найз охтууд мохтууд ч юм уу нөө эргэн тойрныхаа ингээ эмгтээчүүдтэй ярьж байхад бол ер нь бол миний хувьд би ч нөгөө нэг 2x дээ шүү дээ. Тийм дөрөвтэй тий. Би байх шүү дээ. Тэнгүүд би бол нэг тийм азгуутаад байгаагүй юм байлээ. Айгу азтай байгаад байсан юм байлээ. Тэгэхээр ер нь бол мэдрэмж скил чухалаа гэж хэлж байна. Тийм дөрвөн баа балдууртай том байсан. Тийм ер нь бол мэдрэмжтэй л тийм нэг юм чадварлаг тийм нэг уянгалдах үедээ уянгалцдаг тийм нэг юм тийм л байх хэрэгтэй. Тэгэхгүй нэг юм амар бартаж марцсан байх. Бас тийм. Тавоогоос цаашгүй залууч. Юу шүү дээ. Тэгвэл юу хамгийн багадаа ер нь хэдэн сантиметр байвал ер нь энэ бас арай гэсэн тийм юм байгаа юу? Хэмжээ. Өмсгөө одоо тэр мэрэж одоо гайхаад идэв шүү дээ. Би яг сантиметрийн барагцаа алхаа. Барагцаа гараараа үзүүлчих те. Үгүй чадахгүй. За энэ нэг микнес нэг юм байна тий. Чадахгүй би өсө томоотын харсууд жижиг байдаг ш би мэдэхгүй. Тийм ээ. За. Төсөөл баг. За. Анда залуу байсан байгаа юу? Хэмжээ юу скил үү те? Бас кино мөн тоглосон юм чинь бас Энэ те. айл болно. Оо. Хэмжээ скил. Вау. Зя гайхалтай. За тэр нэг нэг тэмэрч үзгүй хажуудаа ямар хүн байгааг тийм ээ. За манай эмэгтэй зөвшөөрч байна уу? Зөвшөөрч байна. За окей тэгвэл манай хоёр маань урагшаа босоод за ийшээ микрофон тавьж агаад урагшаа босоо. Энэ зайн холдсон уу? Сая яач багшгүй те. Би нөө энэ Ич хэдэр сандал хөдлөөж байж юу? би зөөц юм аа. Би л алдар хурд хоёр зөөнөө нэг тэрхтний саад болоод байсан баггүй. За тэгвэл манай эмэгтэй жоохон босчихъя тийм ээ. Тэгэхгүй айгаа хол харагдаад байна. Та түр босч би энийг цаашлуулж. Яг хүн чинь хүндэлийн таа шүү те. Хүндэлийн та. Хүмүүжлийн та биш шүү. Шах. Хүндлээ та гэж байгаа байхгүй. За ямар сэтгэл төрөв тийм ээ манай залуу. Гэхдээ жоохон удаан тэрхгүйсэн үү? Болох байсан шүү дээ. Хальт ингээд сая. Яг үнэхээр дүнхэд бас хотлоо байгаа байхгүй. Хальт ингээд дахиад үзье. За манай эмэгтэй маань бидний боолтой жоохон доошлуулчих тийм яг хараад ах шиг нэг харагдаад байгаа юм шиг. Аро, юус. Манай залуу хүснээ авлаа. Одоо гар дээр жижиг чадахгүй. Гар дээр гар бариа богоо яриад. Тэгээ мөн юм бариад яа.
Тэгээ ер нь боксыг үзчихвэл бас болох гэдэг байна тэр гэл тийм амар хүн байна. Нэгээр нь бариад санал болгосноо бариад шаардаа. Манай эмэгтэй гараа хөдөлцөж үзгээ зөвшөөрч байна уу? Өөрөө зөвшөөрөхгүй бол бас болно тийм ээ? Асуудалгүй. Зөвшөөрч байна уу? За. Ууса мэдхгүй болох хэцүү шүү тий. Өө би биш шүү. Миний салаач сайн чиг юм бэ? Одоо салаачлаа. За, юу аргач манай эмэгтэй тэгээ салаачдад за. За гахалтай. Гэтэ ингэж үзэх хэрэгтэй байхгүй юу? Юу нь бол тий. Яг өөрөө мэдхийг хүссэн юм а мэдэх Тийм хэрэгтэй. өөр арга байхгүй шүү. Тийм шүү дээ. Тийм. Боломж олдож байгаа дээр тийм ээ. Бас байгаад бариад авах хэрэгтэй шүү дээ. За. За. Окей, ямар сэтгэл төрөв тийм ээ? Манай залуугаас эхэлчихье. За ер нь тийм айгүй гоё биетэй. Аха. Тийм юм биетэй шиг санагдлаа. Тэг царайг ингэж За, тэр нь ч бас арай юу юм бэ те? Тэгээ тэрийг дараа нь болтоо авч байгаад харъя тийм ээ. За. Тэгснэ царайгийн төсөөлөш өстэй. Энд хамар Аман зурж болчихсон. оруулж маруулж шээ. За, окей. За, манай эмэгтэйд ямар сэтгэл төрөв тийм ээ? Бас ийм мэдрэмж авч байгаагүй л байх те. Яг энэ бас шинэлэг үж магадгүй те. Одоо 5 дахь шүү дээ. Юу вэ? Гэхдээ нүдний болцтой. Бодож байгаа залуу. Гэхдээ нэрнээсээ яг жоох эвгүн байна. Тэгээд яг хэдий ингээд харахгүй байгаа ч гэсэн ингээд бантаад идэм байна. Тийм л юм. За яг энэ мэдрэмжийн үед тийм байлаа. Манай залуугийн үед ямар байсан юм бэ тийм ээ? Юу хийж байгаа вэ? Энд нэг юм байна гэж байна. Бом хайж шаа. Юм ярьж байгаа би хайчлаа. Зүгээр. За ихтэй юуны хайлт байсан бэ? Хайж гэж юм хайгаад хэлсэн шүү дээ. Юм бомыг авчлаа гэж бодсон. энд яг нэг юм байгаад байгаа юм шиг санагдаад. За ер нь 30 гарахаар бас барьсан байна. Манайхаа бас мэдхээ байгаа. Гинт юм хайгаад хэлдэг биш үү манайхаа. Гид 6 дахь метр хүн хөгжөөд нэг энд юм байгаад ах шиг байна тий. Таашаа. Ээг сэрэг ирсэн юм чи. За надад айгүй тийм гоё дотн мэдрэмж төрлөө. Оо, вау. Манай эмэгтэйд яг залуугийн үед яг ямар санагдав те? Яг залууг тэрвэрч үзэхэд те? Хүнийхээ хувьд те. Тэгээ биеийн хувьд ч юм уу те? Айпа. Үгүй угаасаа тэгэл эрэгтэй хүн тэрвэл үзлээ тэгэл. Тэгэл үзсэн шүү дээ. Нөгөө нэг уул дээр амьдардаг хас би нэг амьдарч байна гэсэн. Та энд амьдрал хэр удаж байгаа юм шиг чи одоо би юу ч хариулах юм бэ? Одоо тэгээ тэрчлээ одоо би юу гоо гэж. За окей, өөр хариулт авахгүй бол бас баярлалаа. Яруу залуу байл гэж бодлоо. Йоо, яруу залуу тийм ээ? Яаж вэ энэ залуу? За, гайхалтай. За та хоёр маань шийдвэрээ гаргахад бэлэн үү? Өшөө асуулт байна уу? Байхгүй тийм ээ? За окей. Тэгвэл бүгдээрээ зэрэг 3 тоолоод хариултыг сонсъё. Хэрвээ таалагдчихвэл эрхээ ургаа дээшээ, таалагдахгүй эрхээ ургаа доошоо. За 3 тоолоод 3 2 1 За окей, та хоёр маань нүдний болт авч уу? Чи дээр би доор. Өөрийгөө чигээс хэлцээ. За тийм. Заавсанаас хөвчлөрөө. За Навыг нүх тэмдэглэл гэдэг. Тэгээд нөгөө түрүү бас нөгөө юу гэж магадгүй. Тэгээ би нөгөө таньж магадгүй нэрийн зүгээр худлаа хэлсэн шүү. Тэгээд тий таньчул бас нөгөө нэг Бус нь бол үнэн байсан шүү. тий бус нь бол үнэн байсан тийм ээ. За. Манай эмэгтэй маань анзаарс тэрийг ер нь мэдэрч чадсан уу? Мэдээгүй юу? Яг мөнгө тэмбэрл Яг энэ хүнийг гэж бол бодоогүй зүгээр ямар ч нэг айл нутгийн хэмдээл гэж бодчих.
Нотгийн тэгд чи юу гэсэн үг юм бэ ч одоо. Нөгөө яг аль аймгийнхан бол доо баруун юм болов зүүн юм болов гэж зүгээр тэгж бодсон. Тэгэхээр энэ аялга байна гэсэн үг юм уу? Харин тийм байна уу? А тийм үү? Үгүй юу. Би анзаарсан. А тийм үү? Үгүй юу шээс. Үгүй үстэй. Энийг аялах биш үстэй. Одоо хин юу гэж хариулах вэ гэж. Одоо би юу гэж хариулах вэ гэж. Аялах жишээ гэж. Тэг яг манай холбооны залуу юм байна даа л гэж бодож байсан. Фитнес юм уу? Тийм. Хоёр холбоотой байсан юм уу? Тийм. Би тийч холбоотой. Нэг холбооны хүмүүс. Тийм. Холбоотой хүмүүс байна. За. Ер нь Багшийн шавь. Багшийн. өмнө харж ирсэн юм нэг Би байдлаар. бол мэдээж зөндөө харсан шүү дээ. Тэмцээн дээр ч юм уу харж ирсэн үү? Үгүй юу? Тэмцээн дээр бол таарч Харж байгаа. байгаагүй. Гэнти зонаал. Жан гэх Хайсны ард мард өөр газар байсан. Төсөөлж ирснээс хэр өөр байв те хоолойг сонсоод ингээд төсөөлж ирснээс. Одоо яг нүдний болтоо бол гэж хэлдэг шүү дээ. Яг тэгж л орж ирлээ. Ааха. За маа залууд хэр байв те яг одоо эмэгтэйг бол хоолой орон л төсөөлж ирсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг тэрнээс хэр өөр байв төрсөж ирсэн одоо төсөөлж ирсэн тэр хүнээс тийм ээ. Тий, яг надад бол би түрүү нөгөө ер нь би хагийн байрал ер нь айгүй мундаг эмэгтэй байна да өөртөө арчаа тийм тий. Фитнесийн тэмцээнд ордог тий. Би бас харж исэн баха. Юу болохоор нөгөө фитнесийн тэмцээнд ч юм уу тий. Тийм харж исэн. Хоёрын талаас хөдөлтэй ээж тий. За өөр асуух юм байна уу тий? Одоо нэгнээсээ царайг нь харсан чи асуух асуулт байна уу тий? Ер нь асуултуудаа асууцсан да. За. Окей. Манай эмэгтэй нэг асуулт ярина гинэ. За яг эрэгтэй хүний үднээс бүх зүйлийг мөнгөөр шийдэж болно гэж боддог уу хасан ярил. Йоо, кол. Эмоушн үгүй. Тий, манай одоо үржүүлэгч ах маань тий. Гэр бүлээ үржүүлэх үү тий, яг мөнгө үржүүлээд болчихлоо тий. Харин би бүр гайхал. Тийм, Парис гэдсэн шүү дээ. Дубай гэдсэн шүү дээ. Гэхдээ тэр заавал яад мөнгөндөө гэж мэдрэмжэндээ шүү дээ. Надраа үшээ цаашаа гараа ярих бол. Надраа хараа хэлгээ би бүр ингэ болцоход байгаа ч өдрөөс шатсан. Түрүүг аваад Дубай яваш. Яагаад болохгүй? Гэтэ яагаад болохгүй гэж аашаад. Дубайд явчмаар гэдэг шүү дээ. За дагсан шүү. За. Тийм, одоо тэр асуултанд хариулъя тийм ээ. Юу гэж асуулаа? Одоо мөнгөөр бүхнийг одоо шийдэж Юу шийдээд тэр удаж байгаа вэ? Гэхдээ нэг тийм мөнгөөр шийдэдсэн чинь байхгүй л юм л да. Тий, тэгж би тэгж амар мөнгө зөнгөөр шийдээл тэгин мэгнэ гэдэг. Яг тийм уул нь тийм хандлагатай бол биш. Тий, яг хөө зүгээр контентны тал дээрээс дүгнж байгаа бол бас юу. Тэгээс хүн болон контентын дээрх нь бас байдал хоёр ч шийдэж болохгүй байна уу? Яаж юм? Гэс шийдчихэж байна. Шийдчихээ. Тэр мөнгөөрөө шийдчихээ. Шийдё. Яа. Яг шийдэх асуудлын шийдээл те. Шийдэгдэхгүй юм гэж угаасаа байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бол яг контент дээр гişгээ хүн биш шүү гэдгийг бас те хэлвэл те. Тий, тэгж би муухай ингээл хүний хүчлээл те би мөнгөтэй шүү. Ер нь бол би яг үнэ хэлэхэд мөнгөтэй төрхтэй гэдэг ийм төрөө барьдгүй ер нь өөрийгөө бас өөрчлөөд хүмүүсийн дунд ороо Мөнгөгүй юм шиг бас байх. Мөнгөгүй шиг амар хэцүү. Мөнгөөр бүхнийг шийдэж болохгүй би мөнгөөр шийдэх гээд алдсан. Одоо Парис явах. Тий, Парис хийх бодол төрж гин үү дахиж те. Яг ингээд. Тэг манайх юм гоё шүү. Үзэгчдээс шууд асуулт авч болно шүү те. Дэрт гэдэг нь эмэгтэй маань бас зөвшөөрсөн бол одоо энийг авч явах уу те энэ болцоог үргэлжлүүлэх. Би харааг болохоор мэдэхгүй байгаа. Тий. Аха. Би бол баг ингэх байх гэж утсан. Яагаад гэвэл ер нь нөгөө би нээлттэй болохоор энэ хүнд болохоор жоохон нээлттэй залвал таалагддгүй юм байна. Гэтэ одоо дахиад нэг угаасаа хариу гаргах юм гэдэг. Тийм царайг нь харчаад тий. Харчаад дахиад нэг байна. Царайг харчаад хэлэх амар бас муу. Яг манай нэвтрүүлэг шүү дээ тий. Тий. Би мөнгөөр шийдэх гээд байна.
Би үзэгчдийг баахан нэмэх 30 баах гэсэн чи баахан нэмэх хасахгүй чи Янз бүр шүү дээ. Янз бүр байгаа. Танаа багийн хэрэг. Манай үзэгчдэр рүү битээ бас мөнгөөрөө далаалаа. Видеоны эдит дээр мөнгөөр орчихсон бүгд асуулаа шасахгүй. Сивil авахгүй байсан амар тийм. Super амар жаргалтай байсан. Тэгээ наар. За, эндээ асуулт фикс байх байна. Хариулт гаргая тийм ээ. Өөр асуулт байхгүй тийм ээ. Зөв. Баггүй. За манай эмэгтэй асуулт байна уу? Байхгүй. За тэгвэл хоёр маань нүдэ ханаад таалагчаавал ирэх ургаа дэшээ. Таалагдах гоо. Энэ амар хөдөлгөөр байна. Үгүй бүдүүлэн биш ээ. Биш шүү. Зөв энэ цэвэр мэдрэмжийн юм шүү. Цэвэр мэдрэмжийн юм. Тийм. Яг л мэдрэмжийн. Бодлоо ярих шаардлага байхгүй. Fuck энэ биш. Үгүй зүгээр. Зүгээр шүү. Угаасаа манайх ингэдэг. Тэгэхээр энэ бол ерөөсөө Тэгэхээр нэг харчин гутаа шууд дэшээ туушаа гарах гэж үгүй болно шүү дээ. Нэг юм адилхан байж болно. Галататар шиг санагдаад их юм гэж. Тэгэж болно. Тийм. За. Окей, та маань гшаач. Би мөнгөтэй өөр янз байцаашаа тий. Мөнгөтэй жок хэлэнгүү тайм нээч үнийг юм шүү тий. За манай хоёр орцч маань үдээ. Та нүдэн хоёр мань хойлоо нүдэн чи. За тэгээд таалагч байвал энэ дээр санаа зовхон байхгүй шүү. Зүгээр асуудал байхгүй. Манай шоуны үзэгчид бүгд мэдчихэж байгаа. Энийг бол ямар асуудал байхгүй. За нүдэн нэрэ. За. 3 2 1 За шийдвэрийг танилцуулъя. Та бүхэн маань бас үзэгчдэн л мэдсэн маа орцогчдын мэдээг байгаа. Эхний нүдний болттой үед манай залуу маань дээшээ хуруу гаргасан, манай эмэгтэй маань доош хуруугаа гаргасан. Та тэгээд нүдний болт авсны дараа тэр шийдвэртээ бас яг үнэн ч үлдлээ хоёлаа тий яг өөрөө өөрсдөө бодлоо үнэн ч үлдлээ. Тий юу зөвшөөрсөн гоо. Тий яг одоо жишээлбэл type таараагүй гэж болно тий яриа одоо жишээлбэл арай өөр байсан байж болно. Янз бүрийн шалтгаан байгаа. Тэгэхээр яг битэрийн матчингийн систем бас өөр байж болно тий. Тэгэхээр энэ бас болцоо бол янз бүр. Яг ч шийдвэртээ үнэн ч байсан. Маш гоё оролцлоо. Тэгээд та хоёртаа бас маш их баярлалаа. Маш гоё өмнө ч оролцлоо. Цаашдаа ажил хийх бол За, та хоёрыг судалд нөрж байна. Баярлалаа. Тэгээд айгуу гоё оролцлоо шүү дээ. Яг юм гоё нээлттэй маш гоё оролцлоо. Тэгээ энэ дээр ингэсэн ч гэсэн цаашдаа бас сошиаллаар бас хоёр маань. Тийм, заавал энд байгаагүй ч заавал энд байж болох шүү тийм ээ. За өдөр алхах чи. Вау, гандаа. Яа. Энэ бол өөрийгөө сойрчтой одоо ингэ Альтинэ ингээд карьертэй болцсон, ийм болцсон хүмүүс маань ингээ өөр өөртөө сорж ингэж байгаа нь бас айгуу гоё шинэлэг байна тийм ээ. Тэгэхгүй одоо жишээлбэл оюутнууд маань алдах юмгүй болохоор ингээ хамаагүй яриад байгаа байхгүй тий. Хамаагүй 130 ч мөч. Карьертэй хүмүүс чинь айгуу гоё юм нээлттэй, яг юм үнэнчтэй, яг юм гоё хөрсөн дээрээ буус айгуу гоё юмнуудыг ярьж байгаа тий. Тэгэхээр бас энэ болцоог зөвхөн та хэд л үзлээ шүү тий. Яг юм өөр бодтер үзсэн байхгүй. Тэгээ та хэд маань бас гоё байсан, таалагдсан байх Яг сүүлийн өдөр ирж үзээд маш баярлалаа. Дэлхийн шоуны дугаар ийхүү өндөрлж байна. Тэгээд хүрсэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дэлхийн шоу байлаа. Та бүхэндээ хайртай шүү. Тэгэхээр бүх спонсоруудад баярлалаа. Хамгийн гол нь үзэгчдэд баярлалаа. Тэгээд та хэдтэй хайртай шүү. Манай оролцогч нар бас маш гоё оролцлоо. Тэгээд 2 дугаар сизон дуусч байна. 3 дугаар сизнэр бүгдээрээ эргээд уулзцгаая. Шинэ газар бас шинэ хүмүүстэй. Баярлалаа.